За сайн байцгаана уу Даш байна. Тэгээд Toki app-ийн машин зэсэн дээр шинжилэлт орсонтой холбоотой өнөөдөр ревю хийхээр ирсэн байна. Тэгээд хамтдаа танилццгаая. За ингээд Toki app-ийнхаа машин хэсэг рүү орцгоё. За ингээд харахад ерөнхийдөө бол ер нь бүх үйлчлэгүүнүүдэд нэг дор оруулсан нь бол аюу эвтэйх хэмжигцтэй харагдаж байна. Одоо чи миний хувьд болохоор дата төлөвлөгч юм уу те бусад зохицолын төлбөр татвар гэх мэт мэдээллүүд бол бас олоолон газраас аваад авах шаардлага нь бол илүү болохгүй санагдаж байна. Машины бүртгэл хэсэг дээр одоо болохоор миний миний бүртгүүлсэн машины мэдээлэл харагдаж байна. Тэгээд нэмэлтээр болохоор 2 машин бүртгүүлэх боломжтой болсон юм байна. Тэгээд энэ маань яг өөртөө байгаа дан онцныг 2 эсвэл гэр бүлийн гишүүдийнхээ машин гэдэг бол нэгдсэн байдлаар нэг дөрнөх боломжийг бас олгож байгаа нь аюул бол таалагдлаа. За Toki-гийн зогсоолын төлбөр бол ерөөхдөө бол миний хувьд бол аюу гой таалагддаг үйлчлэг нэг зогсоол машинаа тавьчаа заавал кассан дээр нь очиод авах шаардлагагүйгээр шууд аппараар нь төлөлтөө хийждэг. Хэр утаснаа харчдаг нь бол илүү яг надад бол цаг хэмндэг, дээрэс нь хол алхаад авах шаардлагагүй амар байдаг. Би сая ийшээ ирэхээс өмнө Toki-гийн зогсоол машинаа тавьсан. Тэгэнгүүт яг энэ дээр нэг хугацаа болон тухайн хугацаанд хэдэн төгрөгийн төлбөр болж байгааг нь шууд хараад ирж байгаа нь аюу амар байна. За мөн дээрэс нь зогсоолоос гарах болон авто төлөлт гэсэн одоо хоёр сонголтыг надад олгож байна. Авто төлөлт нь болохоор би заавал app руугаа оруулах шаардлагагүй хэрэг би асаачих юм бол шууд хаалтаараа гараад явхад app маань илүү шууд миний өмнөөс үйлчлүүлгийг хийчих юм байна. Сэргээр зогсоолоос гарах нь болохоор би өөрөө нэг хэдэн төгрөг болсон бэ гэдэг хянаар төлөлтөө хийгээд гарах нэ. За хэдүүлээ үргэлжлүүлээд байршлахын хэсэгтээ танилцж үзье. Вау. За энэ дээр бол агүй бол нэг шинэ паркингууд нэмэгдчихэж. Тэгээд тэн дээрээ болохоор тухайн паркинг зогсоол нь дүүрсэн үү эсвэл хичнээн сул зогсоол байгаа мэдээлэлүүдийг бол шууд харуулж байна. За хэдүүлээ нэгэн дээр нь дараад үзвэл за одоо шинэ энэ дээр болохоор 115 зогсоол жишээ сул байна. Тэгээд цагийн хэдэн төгрөг вэ гэдэг мэдээлэл нь бол нэмэлтээр шууд pop-up manager гараад ирж байгаа нь айгүй гой санагдаж байна. Тэгээд яг жолооч хүний хувьд болохоор ялангуяа Улаанбаатар хотын нэг төвчрийн дотор нэг ажил амжуулж байхдаа ч юм уу те зогсоол олно гэдэг бол бас айгүй том үзээтэй асуудал байдаг. Зарим тохиолдолд бараг зүүн бэлгийн тулаан ч юм уу те эсвэл залбирах тохиолдолд бараг гарах нь бишгүй. Тэгэхээр миний хувьд болохоор илүү Toki-тай байх юм бол яг бусад жолооч нараас хавь илүү хурдан зогсоол олох ч юм уу те. Тэгээд тэр мэд боломжуудыг бол ингээд надад олгож байгаа нь айгүй гоё баярлуулж яах юм уу. Жишээлбэл энэ дээр хотхны хаалт, шатхуун, EV charge ингээ 3 хэсэг харагдаж байна. Одоо шинэ манай хотхон болохоор нэг заавал сөөхөөсөө чип авдаг те хүний тоогоор заримдаа хүрдгүүр ч юм уу. Тэгээ бид нэр хоорондоо ингээд хуваалцахад ингээд солих тохиолдол байдаг. Тэгээ тэрийг болоод шууд хотхныхоо хаалтыг апптайгаа холбочих юм бол аппараа дамжуулаад онгоолгох боломжтой юм байна. Мөн дээрэс нь одоо жишээ нь цагаан сармаараар зочид ирлээ гэхэд заавал гараад авах шаардлагагүйгээр шууд аппараа онгоолгоод хаалт маань бол автоматар онгоох боломжийг олгож байгаа. Дээрэс нь хэрвээ та цахилгаан машин ундаг байх юм бол EV charger стейшнуудын байршлуудыг бол харж болох нь тухайн одоо стейшн дээр байгаа нэг цэнэглэх хушуун сул байна уу эсвэл одоо хүнтэй байна уу гэдгийг харж болох юм байна. Ер нь яг жолоочийн үед бол бас аюу баяртай байна л да. Одоо Iron Man дээр ингээд 60 байдагтай адилхан одоо жолооч надад бол Toki байдгаа гэж хэлэхэд бол бас хийстгүү гэж бодож байна. За тэгээд саяны шинжилтүүд нь бол ер нь бол надад аюу таалагдлаа. Тэгээд бусад жолооч нар маань ингээд аппад татаад өөрсдийнхөө цаг хугацааг хэмнэсэй гэж миний хувьд бол хүсэж байна. Тэгээд та бүхэн бас Toki аппад татаад Toki-тай жолооч болоорой гэж уриалж байна.